нэг баахан хяналт шалгалтын үйл ажиллагаануудыг ер нь бол болмоор байгаа юм. Болмоор. Энийг болохгүй бол ерөөсөө болж өгөхгүй. Мэргэжлийн хяналтанд очиж шалгана, шудраг өрсөлдөөн нь очиж шалгана, худалдаа үйлчилгээнийхэн дээр саяны хэлдэг газар хэлтс гэдэг нэг газар байгуулсан. Эднэр очиж шалгана. Нэг дээрээс нь нэрмэстэй юм шиг. За ингээд татвар очиж шалгана. Би нэг 10 гаруй жил бизнес эрхэлсэн. Бизнес эрхлээд нэг хөгжилтэй юм ярихад манайх руу татварын шалгалт ороод ирэхгүй. Тэгээ татварын шалгалт орж ирээд бүх татварын бичиг баримтууд үтсэн чинь дотроос нэг бичиг гарч ирсэн. Ямар бичиг байсан бэ гэсэн чинь татварын байцаагчид хахуулгууд 1.5 сая төгрөг өглөө гэсэн бичиг гарч ирсэн. Тэгээ гар үсс орцсон. Тэгээ тэр нь өөрөө татварын шалгалтаар илэрж байгаа байхгүй. Тэгээ яг нэг талтаа манай нэг талтаа айгу үнэн ч хүн байсан учраас 1.5 сая төгрөг гарч байгаа зарлагыг татварын байцаагчид өгсөн гэж бичсэн. Тэгээ татварын байгууллага өөрөөгөө тэрийг шалгаад өөрсдөө эвгүй байдалд орчих. Тэгээд юу ч хэлэхгүй гараа ивчиж байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхээр ийм тогтолцоог л бид нэр халах хэрэгтэй. Бойны асуудал дээр чинь бид нар мал эмнэлгийн байцаагч нь эхнэр нь нөхөр нь яг тэр хэсгийг хариуцсан мэргэжлийн хяналтын байцаагч. Тэгээд тэнд эрүүл авах нэг ч норматив стандарт мөрдөгддөггүй. Энийг бид нар эсвэлдэхгүйгээр нөхөд энэ бол хэрэг үүсэх хэмжээнийх биш байна гэж буцаачиж байгаа. Тэгээ яаж Монгол улсад жишээлбэл стандарт гэдэг зүйл тогтохын ийм зүйлээр. Одоо та бүхэн сая санаж байгаа бол нөгөө машинтай холбоотой асуудал явсан тий. Машиныг бид нар импортын орж ирж байгаа машиныг эвдрэл ослолт орсон болов шууд мэдээлдэг системийг хийцэн гэсэн чинь гайл дээр гимтлэхүү гэж оруулаад зургийг өөр машины зураг аваад авчиж байгаа. 7 сарын 2-ны өдөр орж ирсэн машины зургийг өвлийн цастаа зураг аваад тавьж байгаа шүү дээ. Тэрийг авилгатаа тэмцэх газарт өгсөн. Гайлийн ерөнхий газрын зөрчил рүү өгсөн. Одоо ингээд сар гарангийн хугацаа болчиход тагч Орос руу. Нөгөө машиныхан зургнууд Оросоор л байгаа өнөөдөр хүртэл.